Сайн байна уу? Ичигөө таруудын YouTube сувагт тавтай морил. За ингээд шингэмжлэгээр явуулж байгаа баяртай байна. За та бүхний маань бичлэгэн дээр лайк тарж, за манай сувагт subscribe хийж, share хийж, comment бичиж байгаа энэ үйлдэлүүд чинь үнэхээр урам зориг өгч байна. За тэгээд өнөөдрийн мэрэг маань болохоор хайрын сэдвтэй мэрэг байгаа. За энэ харилцаа ингээд дууссан уу гэдэг сэдвтэй. За тэгээд тодорхойгүй харилцаанд байгаа хүмүүстэй зориулсан юм мэрэг болж байна. Өнөөдрийн мэрэг маань бол нэмэлттэй юм мэрэг байгаа. За өнөөдрийн мэрэгийн сонголт маань 4 хөзрөөр буюу одоо 4 бүлгээс та өөрийнхөө хамгийн их татагдж байгаа бүлгээ сонгоод мэрэгээ сонсох боломжтой. Нэмэлтийн тухайд бол би тайлбар хэсэгтээ дэлгэрэнгүй байдлаар хэрхэн нэмэлтийг авах вэ, ямар агуулгатай байх вэ гэдгийг бол бичсэн байх болно. Тэндээс та нэмэлт авах хүсвэл шалгаарай. За ингээд 4 сонголттой байгаа. 100 гаруй талаасаа 1, 2, 3, 4 гэсэн сонголтоор сонголтоо хийж та мэргээ үзэх боломжтой. За нэгдүгээр сонголтын дээр гарч ирсэн Crossroads гэсэн юм хөзөр бол гарч ирсэн байна. За хоёрдугаар сонголт маань Forest буюу ой гэсэн юм хөзөр бол гарч ирсэн байна. За 3 дугаар сонголтын дээр маань болохоор ийм window буюу цонх гэсэн юм хөзөр бол гарч ирсэн байна. За 4 дугаар сонголтын дээр heartbreak place гэсэн юм хөзөр бол гарч ирсэн байна. За ингээд та эдгээр 4 хөзөрнөөс өөрийнхөө хамгийн их таалагдж байгаа, татагдж байгаа хөзрийг сонгоод мэргээ хүлээж авч үзээрэй. За нэгдүгээр сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагынхаа хэсэгт тавтай морил. За та бүхэн маань гарцны зурагтай хөзрийг бол сонгосон байх учиртай. За ийм нэг намрыг санагдуудлам жимшигтэй өнгөний хувьд ийм хөзөр бол гарч ирсэн байна. За ингээд бүгдээр мэргэндээ орцгоё. За хамгийн эхлээд харилцааны одоогийн нөхцөл байдал, бодит энерги нь юу вэ гэдгийг харах болно. За та энэ хэсгийг сонсоод өөрт чинь ингээд таарж явах юм бол энэ одоо бүлгээ сонгоод уншлагаа үргэлжлүүлэн сонсох боломжтой. Хараахан таарахгүй байна гэж үзэх юм бол бусад сонголтыг хийгээд мэргээ үзэх боломжтой. За ингээд уншлагатаа орцгоё. За хамгийн ихний хөзөр маань Seasons гэсэн юм хөзөр бол гарч ирсэн байна. Ерөнхийдөө 4 улирлыг харуулж байгаа хавар намар өвөлзөн гэсэн юм улирлыг харуулж байгаа хөзөр байна л да. Тэгэхээр би эндээс харахтаа та хоёрын харилцааг ерөнхийдөө тийм богино хугацааны харилцаа биш байсан. Ядч л те 1 жилийн хугацаа хамтдаа өнгөрүүлсэн ийм хосууд юм болов те хамгийн багадаа. Магадгүй одоо те тэрнээс урт хугацааг ч гэсэн хамтдаа өнгөрүүлсэн хүмүүс байх боломжтой. Магадгүй би эндээс харахад хүүхдтэй хүмүүс ч юм уу байгаа юм болов уу гэж бол харагдаад байна л да. Ямар нэгэн та хоёрын дунд та хоёрыг холбож байгаа ямар нэгэн зүйл маш хүчтэй тэр нь холбож байгаа зүйл байгаа. Энэ зарим тохиолдолд те хүн бүхний мэддэхгүй зүйл эсвэл ийм амь насаараа холбогдсон одоо те ген тэр зүйлээрээ холбогдсон зүйлсээс байж болох юм аа гэж бол харагдаж байна. Ерөнхийдөө хин хиний чинь хувьд харилцаанда баланстайгаар те эцэг гэхээ үрийг гүйцэтгэх ч юм уу инхийг бол хүсдэг байдал бол харагдаж байна. Ерөнхийдөө болвол маш ийм хүчтэй холбоо та хоёрыг холбож байгаа зүйл бол та хоёрын дунд бол байдаг юм байна гэж бол харагдаж байна. За тэгээ хамгийн анх ер нь хамтдаа магадгүй гадагшаа явах ч юм уу ямар нэгэн тийм нэг том хүсэл мөрөөдөлтөөр энэ харилцаа бол эхэлж ийсэн гэж бол харагдаж байна л да. Нэг тийм бие биедээ ерөнхийн ингээ баг гарч ирсэн хөдрийг харахаар нэг тийм муу зүйл байхгүй, айгүй эмгээгэн цайлган цагаан ийм зүйлс бол харагдаж байна. Хин хиндээ ад жаргалыг өгөө ингэж өрөөж байгаа байдал бол харагдаж байна те.
Нөгөө талаараа энэ харилцаа магадгүй юм насны зөрүүтэй хосууд насны зөрүүтэй. За хамгийн одоо дундчлаад яах юм бол 6 насны зөрүү 4 нас ч гэдэг юм уу тех тийм ойрхон бол биш. Ерөнхийдөө насны зөрүүтэй хосууд бол байсан байж болох юм. Эсвэл зөвөр өмнөх амьдралдаа өөрөө хүүхэдтэй байсан хүнтэй та ингээд харилцаа үүсгэсэн байгаа ч юм уу те. Ийм зүйл бол харагдаж байна. Гэхдээ таны одоо бодож байгаа хүн, таны одоо ер нь илүү эрэгтэй тал нь эмэгтэй талыг айгуу ингэж халамжилдаг, бөөцөлдөг ийм харилцаа юм болов уу гэж эндээс бол харагдаж байна. Нөх ийм одоо хартаад гэх юм уу те ийм нэг илүү зан гаргаад байдаггүй нэг тийм дөлгөөхөн тайван хүний нэрийг бол айгуух орж ирж байна. За тэгээ тав хоёрын дунд те энэ харилцаанд байгаа хоёр хүмүүсийн дунд ямар нэгэн эмэгтэй хүнтэй холбоотой ч юм уу эсвэл эмэгтэй хүүхэдтэй холбоотой эсвэл ямар нэгэн тийм эмэгтэй эсвэл өөр зүйлтэй холбоотой байсан ч гэж магадгүй нэг тийм нууц зүйл бол байдаг гэж бол гарч ирж байна. Нууц зүйл хүн болгоны мэдээд байдаггүй нууц зүйл маш чухал нандин тэр нь ийм зүйл байдгаа гэж бол харж байна. Тэгээд харилцааны ерөнхий нөхцөл байдлыг гаргаж ирсэн хөдрөөс харахаар ерөнхийдөө та хоёрын хувьд харилцаагаа бол төр хугацаанд ч юм уу те ямар нэгэн байдлаар цэг бол тавьсан байгаа бол харагдаж байна. Тэгээд таны одоо үзэж байгаа хүний маань зүгээс ерөнхийдөө харилцаагаа одоо маш их өгүүлж байгаа те их сайхан дурсамжаар хамтдаа бүтээжтэй гэдэг ч юм уу те нэг тийм муу санаагүй юм хандлага бол таны зүгээс бол те гарч ирж байгаа байдал харагдаж байна. Тэгээд өөрийнхөө тухай үед гаргаж ирсэн хандлагууд ч гэсэндээ шүүмжилтэй хандах зүйлдээ шүүмжилтэй ханддаг. Яг юм байсан зүйлдээ яг бүрэн дүүрэн сэтгэлээ ингээд сэтгэлээсээ те талархах чадахгүй байгаад байсан юмнууд бас надад байж дээ гэж жоохон харамсдаг ч юм уу. Тиймэрхүү энерги бас таны талаас бол орж ирж байна. За нөгөө хүн талаас ямар энерги орж ирж байна вэ гэхээр энэ хүн бол тийм амархан энэ харилцааг бол дуусгах гэж бодоогүй. Ерөнхийдөө өөрт чинь маш юм энгийн зөөлөн сэтгэлээр бол ханддаг байсан. Гэхдээ тодорхой хэмжээний юм нэг донтолт гэх юм уу нөгөө хүнд чинь бол байсан байж магадгүй жоохон архиугаад идэх ч юм уу те эсвэл нэг тийм жоохон түргэн ууртай гэх ч юм уу. Тиймэрхүү талын юм сул тал гэх юм уу те нөгөө хүнд чинь байсан байж магадгүй. Гэхдээ энэ зүйлийгээ бол энэ хүн өмгөөлж ингэж янз бүр болдгоо буруу зүйлээ бол айгу хүлэн зөвшөөрч те энэ талаа ч гэсэндээ засыг гэсэн бодлоор бол маш юм төвчээртэй байдлаар хандлага гаргадаг байжээ гэж ингэж бол гарч ирж байна. За одоогийн нөхцөл байдал буюу одоо бодит энергитэй маань ингэж бол гарч ирж байна. За тэгээд нөгөө хүний байр суурь тэр хүн одоо энэ харилцаатай хэрхэн харж ийн вэ гэдэг тал дээр үзэрнүүд нэмж дэлгэж харъя гэж бодож байна. Ер нь бол энэ хүн маань айгүй юм энэ харилцаанд сэтгэлээсээ ханддаг юм уу? Танд айгүй хайртай ч юм уу те? Тантай юм зүрх сэтгэлээсээ холбогдохыг хүсдэг. Ер нь ингээд ирээдүйн харилцааг тантай гэж ер нь бол харж байсан. Одоо ч гэсэн магадгүй зарим тохиолдолд те айгүй ингээд тань руу холбогдохыг хүсдэг ч юм уу? Эсвэл ингээд айгүй эргээртэй тусдаж байдаг юм төрлийн хүн байна гэж бол харагдаж байна л да. Тэгээ юмд ер нь бол энэ хүний онцлог гэх юм бол юмд нэг тийм одоо яаруу санд руу алдахгүй те хөдлөөд байдаггүй өөрийгөө ч тэр бусдыг ч тэр айгүй ингээд сонсох чадвар өндөртэй. Ер нь юмд айгүй уул сүртэй төвчээртэйгээр гэх юм уу те ухаалгаар юм хандах чадвартай хүн байна гэж бол харагдаж байна. Ерөнхийдөө хөрөнгө мөнгөний тал дээр ч гэсэндээ одоо туршлага гэх юм уу те амьдралын туршлага алсын хараа гэх зүйлс дээр ч гэсэндээ энэ хүмүүс маань нэлээд одоо байр суурьаа олсон уул суурьтай ухаалаг ханддаг ийм төрлийн хүн байгаад байна л да. За тэр утгаараа ч гэсэндээ ер нь ингээд юмд те юу юуны тухайд төрөлгүй янз бүрийн үйлдэл хийхгүй илүү юм уус суурьтай үйлдэл хийхин тулд энэ хүн маань оюун санаагаа бол төвлөрүүлж те өөрийнхөө зүрх сэтгэлийг айгүйх сонсож гинөө. Тэгээд энэ харилцаа бол ер нь цаашдаа яасан ч яаж ч магадгүй гэсэн байр суурин дээр бол энэ хүн байгаад байна л да. Нөгөө талаараа бол энэ хүн маань жоохон юу гин жоохон зориггүй гэх юм уу? Яг одоо энэ харилцааг
би ингээд те санаачлагаараа бүрэн дүүрэн ингээд анлайлаад авч явнаа гэдэг дээр жоохон нэг таныг хараад байгаа тал гэх юм уу те яг 100% би ингээ бүгдийг хийн гэж шууд дайрна гэхээсээ илүү тэнийг тийм азнаад байгаа тал бол энэ хүн байгаад байна. Таныг хүлээгээд байгаа ч юм уу те. Одоо миний ингээд гаргасан үйлдэлд нөгөө хүн маань ямар хариу үйлдэл үзүүлэх болоо гэдэг дээр жоохон нэг тийм барьцгүй зүйлсүүд энэ хүн байгаад байна. Тэгээ энэ хүний маань хувьд гэх юм бол харилцаагаа орхиод хаанах тийшээгээ явцсан ч юм уу те. Одоо байгуул ажлын шаардлагаар ч юм уу эсвэл одоо хичээл сургууль амьдрал эсвэл эцэг эхийн шаардлагаар ч юм уу те ямар нэгэн тийм амьдралын томоохон өөрчлөлт гэх юм уу томоохон зүйлийн нөлөөгөөр энэ хүмүүс маань танаас жоохон ингээ холдоод явцсан байгаа юм шиг бол харагдаад байна л да. Үүнтэй холбоотойгоор харилцаа маань түр зогссон байгаа нөхцөл байдал бас байж болох юм. Нөгөө талаараа та хоёрын дунд та хоёрыг ингээд нийлүүлэхгүй байгаад байдаг гэх юм уу нэг тийм эмэгтэй хүний энерги айгу ингээд хүчтэй орж ирээд байна л да. Одоо их хүнийг юмэр ч юм уу нэг юм хинж барь гададаг ч юм шиг нэг тийм энерги бол бас харагдаж байна. Тэгэхээр ер нь бол энэ хүний маань одоо байр суурь гэх юм бол харилцаандаа бол үлдэхийг хүсэж байгаа. Хичнээн одоогоор ийм нөхцөл байгаад байгаа ч гэсэндээ ер нь бол цаашдаа яаж ч магадгүй юмд одоо ингээд яарч шийдвэр бол гаргахыг хүсэхгүй байна гэсэн юм ажигласан түр хүлээж байгаа юм байр суурин дээр бол энэ хүмүүс маань байна гэж ингэж гарч ирж байна. За тэгээ үргэлжлүүлээд таны өнцгөөстэй та энэ харилцаагаа ер нь бол юу гэж харж байгаа юм бэ гэдгийг нэмээд хараад явъя. Таны байр суурь те ямар байна вэ? За их арканууд бол маш ихээр гарч ирж байна. Тэгэхээр ерөөсөө энэ харилцаа бол таны хувьд маш чухал. Таны одоо юу гэнтэй хүн амьдралдаа нэг тийм олон бас хүмүүстэй харилцаа үүсгээд байдаггүй. Тэ ер нь бол тоотой хүмүүс байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан таны амьдралд одоо таныг яг нээж өгөх юм уу те тантай юм яг зүрх сэтгэлээ ойлголцох маш чухал нэгэн харилцаануудын нэг нь байна гэж бол гарч ирж байна. Таны хувьд болохоор энэ хүнтэй бүх зүйлээ юм нээлттэйгээр илэрхийлдэг. Ер нь маш нээлттэй сайхан харилцаа бол байгаад байна. Ер нь ингээ харилцааныхаа төлөө юу ч хийхэд бэлэн ийм байр суурьтай бол байгаад байна. Ер нь те миний зүгээстэй орхих хэвээр зүйл байх хэвээр зүйл би болоод энэ харилцаанд ингэж үлдэхийг хүсэж ийн гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар энэ харилцаанд маш их энерги зарцуулж, маш их зорилготойгоор ингээд та хөдөлгөд бол бэлэн байгаад байна. Гэсэн хэдий ч таны хувьд нэг юм хөдлөхгүй байх гэх юм уу, pride гэх юм уу те нөгөө өөртөө нэг юм бардам зан үүсгээ. За түүнээсээ болоод илүү өөрийгөө ингээд төр зогсоод байгаа тийм талууд бол байгаад байна. Эмэгтэй хүний pride гэдэг шиг те нэг тиймэрхүү зүйлс бол танд бол байна. Тэгээд энэ дээр маань ерөөсөө тарот хүзэр дээр байдаг wish card гэдэг 3 одоо хүзэр байдаг. За тэрний нэг нь бол гарч ирсэн байгаад байна. Эндээс харахад энэ харилцаа бас тийм амархан ингээд дуусчих харилцаа бол биш ээ гэж эндээс бол харагдаж байна. Та энийг ч гэсэн өөрөө зүрх сэтгэлтэй мэддэг. Ер нь бол ингээд хоёртой та хоёрын зүрх сэтгэлийг байр суурийг харьцуулаад харахаар та илүү юм юу одоо хариуцлагатай байдлаар гэх юм те харилцаагаа авч үлдэхийг хүсэж байгаа. Нөгөө хүмүүс маань болохоор мэдээж тийм одоо бодол мэдрэмж цаана байгаа. Гэхдээ аль болох юм зөөлөн аргаар тайвнаар ингээ яар сандрахгүйгээр гэх юм те ер нь бол харилцаандаа ингэж хандахыг бол хүсэж байна гэж эндээс гарч ирж байна. За тэгээд таны хувьд болохоор бас энэ хүнтэй ингээд те хурим найр гэр бүл гэх юм те нэг юм тогтвортой амьдралыг бол үүсгэхийг бол хүсэж байна. Гэхдээ нэг эн чинь жоохон юм сорилттой те болчихгүй байгаад байгаа.
зүйлс гэх юм уу та хоёрын дунд нэг ямар нэгэн хүмүүсийн нөлөө ч юм уу те байгаад байгаа учраас бас энэ санснаар ч болчихгүй байгаа та жоохон сэтгэл дундуур байгаа юм зураг бол гарч ирж байна. За тэгээд та хоёрын харилцаа ингээд амжилттай одоо ингээд цуг байхад юу одоо сүргээр нөлөөлөд байна вэ гэдгийг бол давхар нэмж харъя гэж бол бодож байна. За эндээс харахад болохоор ерөнхийдөө юу гэх юм. За ер нь бол жижиг юм нэг цорилууд дээр жоохон бууж өгөх гээд байгаа талууд бол байгаад байна. Эсвэл бууж өгнө гэхээсэлүүдээр яг ийм нөхцөл байдал гэх юм орчин тойрноос хамааралтайгаар төрдөө ингээ холбоогоо тасалсан байгаа байдал чинь харилцааг чинь илүү сэргэхэд гэх юм те сэргэх байдлыг бол удаашруулж авах боломжтой бол харагдаж байна. Нөгөө талаараа юу гэдэг юм. Би ийм учраас гэдэг юм нэг тийм нэг шалтгаануудыг өөртөө тавиад үзгээд холбоо барихгүй байх ч юм уу те эсвэл нөгөө хүнийгээ л ингээд хүлээгээд байдаг. Өөрөөсөө ингээд ямар ч үйлдэл одоо тэ санаачлаг гарахгүйгээр тэр л ингэхгүй бол би ингэхгүй гэдэг нэг нөгөө түрүүн бас яриадсан pride гэдэг юм танд байгаад байгаа учраас бас ингээд нөгөө хүн чинь таныг яг яах гээд байгааг ойлгохгүй та бас нөгөө хүнийг яах гээд байгааг ойлгохгүй гэхдээ ер нь ингээд байж гэдэг ч юм уу те нэг ийм үл ойлголцол та хоёрын дунд бас байгаад байна. Идэхгүй байдлаас үүдэлтэй. Энэ одоо байдлууд бас та хоёрын харилцаанд маш их саад болж байна. Тэгээд бас ийм шалтгаануудыг те өөрт чинь уг нь ингээд давуу тал байгаад одоо бүтээ оролдыг гэх юм бол боломжууд байхад хин чинь жоохон ийм нэг ийм юм чиндээ тийм юм чинэ гэсэн шалтгууд тоочод байгаа нь бас айгүй их саадуудыг үүсгэж байна. За нөгөө талаараа та хоёрын хувьд те одоо ингээд толгой дотор чинь айгүй их бодлууд эргэлдээд тэр одоо бодлуудаараа дахин өөрийгөө шархлуулад байгаа чинь бас харилцаанд босож ирж чадахгүй те илүү юм зөрөгтэй төвчээртэй гэх юм уу өөрийнхөө ирээдүйг харж чадахгүй байхад чинь бол хүрэж байна. Нөгөө нэг өмнө хэлсэн нэг жоохон уурандаа хэлсэн зүйлийг ингээд дахин бодоод ургуулж бодоод ч юм уу те ингээд байгаад байгаа чинь энэ харилцаанд бол айгүйх саадуудыг бол үүсгэж байна. Өөрөөс чинь юм зохиомлоор те зүрх сэтгэлээ дахин шархлуулад байгаа ийм зүйлс бол өөрт чинь нөлөөлж байна гэсэн юм мэрэг бол гарч ирж байна. Яг тэр зүрх сэтгэл дотор чинь байгаа тэр нарыг те тухайн хүний хэлөө ил гаргах гэх юм уу те энэ зүйлийг бол зорилготойгоор хийж үзэх юм бол харилцаа бас өөр тал руу эргэх боломжтой гэсэн юм одоо мэрэг бол гарч ирж байна. Тэгэхээр энэ харилцаа бол бүр мөсөн дуусаагүй ямар нэгэн байдлаар ямар нэгэн өөрчлөлтийг те та хоёр ингэж хамтарч хийснээр харилцаа бол дахин сэргэх магадлал бол маш өндөр байна гэж эндээс бол харагдаж байна. Тэгэхэд нэмэлт хэсэг дээрээ болохоор ямар асуултуудыг оруулж ирэх вэ гэхээр за нөгөө хүн маань ерөнхийдөө нөгөө хүнийтэй түүнийг хэлхийг хүссэн ч хэлж чадахгүй байгаа зүйлс. За энэ харилцаанаас тэр юу хүсэж ийн вэ? Танаас юу хүсэж ийн вэ гэдгийг харах болно. За мөн одоо харилцаанд хамгийн эрүүл алхам юу байх вэ гэдгийг харах болно. За тэгээ хамгийн сүүлд та одоо буюу одоо энэ мэргийг үзэж байгаа хүн юу ойлгосон байх хэрэгтэй вэ те энэ харилцаанаас гэсэн юм одоо зөвлөгөө маягийн хамгийн сүүлийн асуултыг нэмээд ингээд 4 асуулттай нэмэлт хэсэг бол байх болно. Тэгээд нэмэлт хэсгийг авах хэсэг юм бол та доотлын тайлбар буюу description тэ хэсгийг шалгаж үзээрэй гэж зөвлөе. За ингээд энэ хүрээд энэ одоо бүлгийн маань уншлага дуусч чинь тэгээ хэрвээ тань таалагдах юм бол ямар нэгэн дугуйд үрстэй эможиг комент хэсэгт үлдээгээрэй. Таны хайр дурлал таны хүснээр бүтэмжтэй байх болтугай. За 2 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагынхаа хэсэг тавтай морил. За та бүхэн маань энэ forest буюу ой мод гэсэн энэ хөдрийг сонгосон байх учиртай. За ингээд мэрэг рүүгээ харцгаая. За хамгийн эхлээд болохоор одоогийн нөхцөл байдал буюу яг одоогийн бодит энерги юу вэ гэдгийг харцгаая.
харилцааны одоогийн нөхцөл байдал гэд харахаар ямар нэгэнтэй хайрлаж исэн ч юм уу маш их юм сэтгэл зүрхээ зориулж исэн зүйлээгээ хүнийгээ те явуулсан өөрчлөлтийг ингээд өөрөөсөө төрүүлж алхмыг хийсэн ч юм уу тийм зүйл бол харагдаж байна. Энэ нь болохоор одоо жишээ нь эмэгтэй энерги илүү өндөртэй гэхээр эмэгтэй талаасаа одоо ерөөсөө төрдөө те харилцаагаа зогсооё гэдэг шийдвэрийг гаргах ч юм уу. Ийм зүйлийг бол хийсэн гэж бол гарч ирж байна. За та хоёрын харилцааны ерөнхий нөхцөл байдал ямар байсан юм бэ? Ямар хатаа харилцаа байсан юм бэ гэхээр харилцаа эхлэх үедээ гэх юм уу ерөнхийдөө те маш юм бие биерээ тэмүүлжсэн айгүй юм хурдан хугацаанд магадгүй хамтдаа одоо нэг гэрт орсон ч юм уу цуг амьдрах болсон ч юм уу эсвэл харилцаагаа эхлүүлсэн те тэрний дунд нэг ингээд одоо юу гэдэг юм хугацаа ерөөсөө бие биедээ хугацаа ерөөсөө хэрэггүй шууд л ингээд айгүй халуун талаанаар гэх юм уу те нийлцсэн юм харилцаа байсан гэж бол харагдаж байна л да. Ер нь л нэг юм хин чинь айгүй юм шин зүйлд сонирхолтой зүйлд дуртай тийм хүмүүс байсан байж магадгүй харилцааны ихэнх үед айгүй ингээ хамт байж энэ хүнийг мэдээ гэсэн хүслэр мэлзэл бол хинт чинь бол айгүй байсан гэж бол гарч ирж байна. За тэгээд эндээс нэг харагдаж байгаа зүйл нэг юм болвол нөгөө хүн чинь ямархуу одоо хүн байсан бэ гэхээр айгүй юм сэтгэлийн хөдлөл өндөртэй урлагт илүү сонирхолтой ч юм уу те зарим талаараа юм зөөлөн сэтгэлтэй юм шиг боловч зарим ингээд уурлаж бухимд хараад тэр нь ингээд яг гадна талдаа огцом гарч ирдэг тийм гинтийн төргөн ууртай ч юм уу те эсэргээрээ ингээд нөхцөл байдалтай ичгүү сайхан одоо энгийн үедээ гэх юм уу те болохоор ер нь нэх юугүй их зөөлхөн хүн болчдаг те айгүй юм зөөлхөн гой юм ярьдаг ч юм уу мөрөөдөл хүсэл мөрөөдлөө ярьдаг ч юм уу те ийм хүн болчдаг. За тэгээд яг ингээд амьдрал дээр амьдралынх нь үйл явц гэх юм уу те одоо ажил дүрлэлтэй ямар хуу байдлаар хандж байгаа вэ гэхээр ер нь бол айгүй юм идэхгүй маягийн гэх юм уу ингээд юмны төлөө одоо бүх хүч чадлаараа гэхээс илүүтэй жоохон юм нэг тайван дуу магадгүй ингээд өөрийнх нь ажлын албан тушаал удирдах түвшнийг ч юм уу эсвэл маш юм нэг тийм том одоо биеэр штэ тэг хөдөлгөөн бол хийгээд шаардлагагүй оюун санаагаа илүү их ажилуулдаг юм төрлийн хүн байсан байж бас болно гэж ингэж гарч ирж байна. Тэгээд та хоёрын хувьд болохоор ер нь энэ хөзөрнүүдээрээс харахаар нөхцөл байдал сайхан те одоо юм ойлголцоо сайтай үедээ болохоор би биедээ гой юм ярьдаг хамтдаа ингээд хийж ярьдаг ч юм уу те ирээдүгөө төлөвлөдөг юм яриа ярьдаг байсан боловч яг юм жоохон муудалцах ч юм уу тэр үедээ бол ингээд баг те одоо юм хоёр үстэн дайсан шиг юм болчдөг ч юм уу. Энэ байдал маань ер нь бол тодорхой хугацаанд үргэлжлээд за энэ маань ер нь ингээд урт хугацаанд байх юм бол аюултай юм байна тий хичнээн ингээд хайр дурлал бид хоёрын дунд байгаа ч гэсэндээ бас ийм байж тэ ойлголцохгүй юм байж бас болохгүй гэдэг талаас нь бол нэлээд өөрийн чинь хувьд тэ энэ бичлэгийг үзэж байгаа хүний хувьд харж айгүй ингэж удаан хугацаанд дүгнэлт хийсэн тэрний үндсэн дээр бол шийдвэрийг бол гаргасан гэж бол гарч ирж энэ ч таавар бас гарч ирсэн байгаа учраас тэ энэ одоо босгосон энэ хүртэл босгосон энэ зүйлсээ бүгднийг нураах ч юм уу тэ дахин эхнээс нь ингэж барихгүй бол болохгүй гэсэн юм байр суурин дээр бол өөрөө чинь байсан гэж бол харагдаж байна. Тэгээ ямар нэгэн байдлаар энэ одоо дуусгах ч юм уу тэ харилцаа дүр завсарлах гэдэг зүйлийг таны зүгээс биелүүлэхийг бол маш хүссэн. Одоо ингээд за ямар ч байсан холдоодохыг гэдэг шиг тийм байдлаар ер нь их шийдвэр дээрээ бат бөх зогссон болов уу гэж харж байгаа. Нөгөө хүн талаас маань болохоор нэлээд агрессив болж ирсэн ч юм уу ууралсан ч юм уу яг юм өөрийнх нь үзэл бодол мэдрэмжийг хүлээж авсангүй оролцуулсангүй гэдэг талаас жоохон юм таагүй одоо үг хэлсэн ч юм уу хэрүүл уруулын чанартай нэг тийм хөө ярьсан байх боломжтой гэж ингэж хараж байна. Харилцааны чинь одоогийн энэ цэг дээр ирэх хүртэл голдрлыг товчхон ярихад за тэгээ та хоёрын харилцаанд юу дутагтаад байсан бэ гэхээр яг ийм нэг баланс айгуу хэрэгтэй байсан мэн ингээд нөхцөл байдал сайхан үедээ бол маш сайхан муудах үедээ бол маш муу гэдэг ч юм уу те. Тэр хоёрын гол одоо юм баланстай хинийгээ ботсон үйлдэлүүд хийнэ гэдэг нь жоохон юм дутагдaltaй байгаад байсан учраас ерөнхийдөө энэ
одоо тэг хүндрэлтэй нөхцөл байдал руу орж ирсэн байх магадлал маш өндөр байгаад байна. Жохон ийм харилцаа ихэнх үедээ бол гал халуун сайхан байсан юм ч гэсэндээ явандаа нөгөөх маань ийм энгийн юм шиг тэг байдаг юм шиг болж ирэх. За нэг ижил давтагдсан үйлдэлүүд маань дахин давтагддаг шүү дээ. Түүнээс үүдэлтэйгээр ийм нэг уйдалт ч юм уу эсвэл юу гэдэг тийм. Угаасаа одоо энэ яг нэг нөгөө хүнийхээ дараагийн алхмыг мэддэг болчдөг ч юм уу те. Нэг ийм зүйл бол та хоёрын тулд үүссэн байжээ гэж ингэж хэлвэл одоогийн нөхцөл байдал дээр бол гарч ирж байна. Тэгээ одоогийн нөхцөл байдлаа сонсоод жоохон таарахгүй юм байх юм бол бусад сонголтуудыг үзэж болно шүү. За линер маань хүзэр дээр маань болохоор зүрх болон за онгоц гарч ирсэн байгаад байна. Уг нь бол те энэ харилцаа маш ийм ирээдүйтэй юм шиг та хоёр ингээ бие биедээ сэтгэлтэй тэрийгээ ч гэсэн маш юм одоо романтик байдлаар илэрхийлдэг боловч яг нэг савнаасаа хальж гарч явж чадахгүй нэг газар байгаад байгаа энэ усан онгоц шиг те эндэл ингээ хөвөөд ерөөс ямар ч өсөлт хөгжилт харагдахгүй байгаад байсан учраас ерөнхийдөө төрдөө те бие биедээ цаг өгөө гэсэн юм одоо шийдвэрт хүрсэн байх магадлал тун өндөр байна гэж бол гарч ирж байна. За үргэлжлүүлээд нөгөө хүн маань одоо тэгвэл ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг харцгаая. Ace of Summer буюу Ace of Cups гарч ирж байна. Аягийн тамга. Тэний бол за энд дахиад маш олон аягны хүзэрнүүд гарч ирж байна. Тэгэхээр энэ хүмүүс маань ер нь бол энэ харилцаанд маш их сэтгэл хангалуун байсан. Өөрийг чинь ингэ сонгосон доо тий хамт байж байсан да тий маш юм сэтгэл хангалуун байсан. Ер нь ийм юмд айгу зүрх сэтгэлээсээ ханддаг. Энэ харилцаанд ч гэсэндээ өөрийнхөө зүрх сэтгэлийг маш хөдөлгөжсэн учраас ерөөсөө мартах аргагүй юм харилцаа гэдэг талаас нь бол одоогийн байр суурь нь бол харж байна. Тэгээд өөрөө болохоор ер нь их тийм уйрамтгай гэх юм уу зөөлөн сэтгэлтэй романтик драматик тий ийм төрлийн хүн магадгүй те зарим одоо удаж байгаа хүмүүсийн маань хувьд нөгөө хүн нь бас ийм гадна талаасаа их тийм төлөвшсөн юм шиг харагддаг боловч дотоод одоо ертөнцтэй үзэх үзэл юм уу гаргаж байгаа хандлагаас нь харахаар жоохон юм төлөвшөөгүй байдлаар илүү ажиглагддаг байсан байх магадгүй бас энэ дээр гарч ирж байна л да өөрийгөө тэгж илэрхийлж байна. За тэгээд энэ хүмүүс маань ерөөсөө энэ харилцааг дахин эхлүүлэх, цааш нь үргэлжлүүлэх, шинээр эхлүүлэх ч юм уу те бодол бол маш өндөр байна. Байр суурь би бол ингэ дахиад эхлэмээр байна гэдэг ийм мэдрэмж бол ил хүнд байна. Одоо энэ үйлчлэгчтэй энэ тэрэгний хаалган олгож өгдөг энэ үйлчлэгч гэсэн хөдөр бас гарч ирсэн байна л да. Эндээс харахад одоо бол те би юу ч хийсэн болно гэсэн юм нэг бууж өгсөн хандлага энэ хүнд маань илүү их байна гэж бол гарч ирж байна. Тэгээд одоо энэ шинэ Two of Pentacles хоёрын цэлэм гэж их үзэр гарч ирсэн байна л да. Эндээс харахаар өөрийн чинь тэ шийдвэрийг ер нь их хүндэтгэж хүлээж байгаа. Өөрөөсөө бол ингээд гүгэд очмоор байгаа ч гэсэндээ яг ийм өөрийн чинь шийдвэрийг яах болыг хөл гэсэн байр суурьнаас нэлээд хүлээцтэй бол хандж байна. Тэгээд чинь цэлэмний хөзөр дээр бас ийм хөгжмийн зэмсэг эднэр гарч ирсэн байгаагаас харахад ер нь бол энэ хүмүүс маань ийм урлагт хайртай урлагийн төрлийн ямар нэгэн зүйлээс сонирхдаг ч юм уу, дуу хөгжим их сонсдог ч юм уу, тийм дотоод сэтгэл нэг үе баялаг гэх юм уу, хөөрөө гэх юм уу, хөгжөөнтэй тийм хүн бол байгаад байна гэж бол гарч байна. Тэгээ энэ хүн ч гэсэн өөрөө бол харилцаагаа дахин шинжлэх хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй те өмнөх одоо хийжсэн үйлдэлүүд дээр анализ хийх хэрэгтэй гэдэг энэ байр суурин дээр бол байна гэж бол гарч ирж байна. Ер нь бол дахиад зүрх сэтгэлээ дахиад эхлүүлэхэд те энэ хүн бол
одоо бэлэн байна. За дээрэс нь энэ харилцаа ч гэсэндээ маш юм үнцэнтэйгээр урт хугацаанд энэ миний одоо амьдрал томоохон өөрчлөлтийг авчрах гэх юм уу одоо тийм ийм харилцаа гэдэг талаас нь бол харж байна гэж бол гарч ирж байна. За тэгээ үргэлжлүүлээд өөрийн чинь байр суурь юу байна вэ? Бичлэгийг маань үзэж байгаа хүний байр суурь юу байна вэ? За 5-ын сэлэм. За хаус гэсэн хүзэр гарч ирсэн байна. За эндээс харахад болохоор таны хувьд зарим талаараа те энэ харилцааг бүр ингээд зогсооч моорч юм шиг те санагддаг юм зүйлс байгаа даа. Гэхдээ нэг юм нэг салж болохгүй, болж болохгүй зүйл танд бол байгаа даа л да. Та хоёрын хооронд ямар нэгэн хүүхэд байгаа ч юм уу эсвэл танд нэг юм нэг те энэ хүнийг орхиж болохгүй гэх юм уу. Үнэхээр ингээд цаанаасаа таарад идэг гэх юм уу те. Зарим юм нэг гаргаж байгаа хандлагууд нь таалагдахгүй байдаг ч гэсэндээ ерөнхийдөө нэг юм зүрх сэтгэлийг чинь татдаг. Яг л энэ одоо тэг хамт байх хүмүүс юм болов гэсэн юм мэдрэмж бас айгүйх орж ирээд байдаг байж болох юм аа. Тэгээд дээрэс нь та энэ харилцаанд жоохон ядарсан байгаа даа. Одоо ингээд хичээгээд гэх юм уу толгоогоо ажиллуулад гэх юм уу те нэг ингэн тэгнэ гэж боцоор хаад ер нь бол айгүйх ядарсан жоохон ингээд амархыг хүсэж байна, хол байхыг хүсэж дээ. Тим хурдан ингээ гүгээд очиж очих бус тодорхой хэмжээнд ер нь бол өөртөө цаг хугацаа гаргая гэж бодож байна л да. Тэгээ таны хувьд болохоор нөгөө хүнийг айгүйх анзаарж байгаа байдал бол харагдаж байна. Ер нь SNS дээр ч юм уу те. Энэ хүнээс бол харцаа салгаж чадахгүй гэдэг шиг те оюун бодол чинь энэ хүн л айгүйх чиглэж гин, юмыг харж гин, аккаунтыг шалгаж гин ч гэдэг юм те. Ийм байдал бол гарч ирээд байна. Гэхдээ ингэж байгаа гэдэг нь ерөнхийдөө те одоо юмд ингээд уул суурьтай хандахын тулд зөв шийдвэр гаргахын тулд бас тэр зүйлийг бол ингээд хийж байгаа гэж эндээс бол гарч ирж хэлж өгч гин. За үргэлжлүүлээ. За энэ харилцаанаас нөгөө хүн маань те энэ талын хүн маань юу хүсэж байсан бэ гэдгийг хөтөр дээрээсээ За эндээс харахад болохоор ер нь энэ харилцаагаа айгүй урт хугацаанд гэх юм уу те үргэлжлэн ингээ сайхан болоод бүтээ цаашаа явна гэсэн бодол мэдрэмж бол энэ хүнд маань байгаад байна. Тэгэхээр ер нь бол харилцаагаа дахин шинээр эхлүүлэх те өөрийг чинь ингээд нэг одоо болно хүрээ дээрээ ч юм уу те одоо эсвэл заа ч юм уу те ямар нэгэн тийм зүйл хэлээсээ одоо гэж айгүй хүсэж байна. Ер нь бол энэ харилцаа маань ингээд дуусах үедээ гэсэн айдас бол бас энэ хүн маань байгаад байна. Өөрөөсөө эхлээд ингээд үйлдэл хий гэж бодсон ч гэсэндээ ямар нэгэн өөрийн чинь юм хүчтэй одоо эсрэг үзэл ч юм уу ямар нэгэн зүйлийг
сонсохоосоо жоохон айцтай, тийм учраас өөрийгөө жоохон барьсан байдалтай бол байгаад байна. Тэгэхээр энэ харилцааг бол энэ хүмүүс үргэлжлүүлэхийг бол хүсэж байна. Өөрт нь ч гэсэндээ ингээд цаашаа цуг байвал ингэн тэгнэ гэсэн бодлууд, төсөөллүүд гэх юм уу энэ хүнд эерэг зүйлсүүд бол тархалгаа айгууг орж ирээд байгаа. Ийм байдал бол харагдаж байна. Тэгээ өөрийг чинь ер нь бол хүлээж байгаа байдал бол эндээс бас харагдаж байна. За тэгэхээр өөрийн чинь хувьд тэгэхээр бүх үзүүрнүүд нь буруу талаараа гарч ирсэн байна. Уг нь бол потенциал боломж байгаа боловч энэ хүний нэг гаргаад байдаг зарим нэг худал хайрдаг ч юм уу те нэг юм яг хэлсэн ярьсандаа байдаггүй ийм хандлагууд нь өөрийн чинь жоохон дургу хүргдэг гэдэг ч юм уу те. За энэ жоохон худлаа юм шиг байна. Харах хэрэгтэй юм шиг байна. Азнах хэрэгтэй юм шиг байна гэдэг энэ нэг зүйлсийг бол төрүүлээд байгаа учраас яг цаашдаа яах вэ гэдэг дээр хараахан шийдвэр гаргаж амжаагүй нэг юм одоо цаанаас ингэ сэтгэлээс нэг хүслэр мэлзэл оргилж ирсэн ч гэсэндээ за тэрийг ингээд яг шууд амьдрал дээр хэрэгжүүлэхэд жоохон хүндрэлтэй гэдэг байр суурьнаас бол харж байна гэж бол гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол өөрийн чинь хувьд бол нэлээд юм зогсон байдлыг бол үүсгээ жоохон одоо ухаантай шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн юм байр суурьнаас бол хандж байна гэсэн юм зүйлс бол гарч ирж байна. Гэхдээ огттэй энэ одоо харилцааг бол потенциалгүй гэж бол харахгүй байгаа байхгүй. Цаана ямар нэг юм бол байгаа. Гэхдээ тэрийг яг ийм баланстай тэ энергийн төвшөнд тэнцвэртэйгээр авч явахын тулд яах хэрэгтэй вэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа ч юм уу тэ. Тийм зүйл бол таны талд гарч ирж байна. За тэгэхээр энэ харилцаа маань ерөнхийдөө дуусна уу гэд ингээд харахаар хараахан дуусч амжаагүй байгаад байна. Хин хинд чинь итгэл найдвартай би бигээ хүлээж байгаа ийм одоо хүлээлт бол байгаад байна. Тэгэхээр энэ харилцаа маань тэ та хоёрын одоо гаргах шийдвэрээс хамаарат үргэлжлэхгүй юу гэдг нь бол бас хамаарах гэдэг. Тэгэхээр ямар хуу байдлаар тэ ерөнхийдөө үргэлжлүүлэх юм бол болох вэ гэдгийг нэмэлт хэсэг дээрээ бас сайдрахаарья гэж бол бодож байна. Тэгээд нэмэлт хэсгийн талаар ямар хуу асуултуудтай асуугдах вэ гэдгийг бол тайлбар хэсэг буюу одоо видеоны яг доотлолт дэлгэрэнгүй бичсэн байгаа. За эндээс бол харж болно. Ерөнхийдөө нөгөө хүмүүс тэ хэлхийг хүссэн ч одоо хэлж чадахгүй байгаа зүйлс гэдэг ч юм уу тэ. Энэ харилцаа яах юм бол илүү ингээд одоо энд тэ гарч ирсэн нэг ойлгомжгүй байдлуудыг зэгцлээд ингээд явах боломжтой вэ гэдгийг бас давхар харж өгье. За тэгээд нээлттэй хэсэг маань ерөнхийдөө энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн маань бичлэгийг маань энэ хүртэл үзсэн болвол зүрх юм уу эсвэл энэ одоо сонгоцтой холбоотой эможи одоо сэтгэл хэцэгтүүлдээгээрээ ингээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа түр баяртай. За 3 дугаар сонголтыг сонгосон та бүхэн маань уншлагынхаа хэсэгт тавтай морил. За та бүхэн маань энэ window цонх гэсэн хөзрийг сонгосон байх учиртай. За хөзөр дээр маань нэг үзэсгэлэнтэй эмэгтэйтэй цонхон хагаа сонгоолгочихсон ургамал бас тайрж авчилдаг бололтой нэг ямар нэг юмыг одоо дээрээс доошоо харж байгаа ч юм шиг тийм ийм байдалтай бодлогошронгуу зогсож байгаа ийм байдалтай хөзөр бол байна. За тэгээд хамгийн эхлээд харилцааны одоогийн нөхцөл байдлыг бодит энерги нь юу вэ гэдгийг хамгийн эхлээд харъя. За харилцааны одоогийн нөхцөл байдал буюу те таны бодож байгаа хүн болон та хоёрын харилцаа ерөнхийдөө ямар хуу харилцаа вэ гэдэг талаас нь бол харж байна. За эндээс харахад болохоор за хамгийн эхлээд энэ persona буюу те олон ийм одоо жишээ нь хүмүүст бол ажил дээрээ нэг одоо дүр гэртээ нэг дүр гараад найз зохицтойгоо нэг дүр гэдэг юм уу те ингээд өөрийнх нь одоо харьяалагддаг орчин тус бүрт яг өөрийнхөө байх нөхцөл байдал хангагдсан хүмүүс байдаг байж байхад зарим хүмүүсийн хувьд те яг юм өөрийнхөө байж чаддаг олон маск зүүх хэрэгтэй болдог ч юм уу ийм зүйлийг одоо илэрхийлдэг үзэр байгаа. За тэгэхээр энэ харилцаанд та хоёрын хин нэгнийх нь хувьд яг ийм өөрийнхөө үнэн яг тэр дотоод одоо үнэн
шинж чанараа бол харуулж чадахгүй ингээд жоохон ийм одоо тэ өөрийнхөө биш байгаад байсан байдал бол байсан байж магадгүй гэж бол гарч ирж байна л да. Хэн нэгэнтэй ч хамааралтай те яг юм өөрөөрөө байж чадахгүй ямар нэгэн дүр бүтээгээд байсан ийм дүр бүтээгээд нэг юм хиймэл хандлага үүсгэж байсан байх боломжтой. За үүнтэй холбоотойгоор ч юм уу те та хоёрын дунд одоо ямар нэгэн томоохон одоо те шокруулсан мэдээ ч юм уу ямар нэгэн ийм ерөөсө төсөөлж байгаагүй үйл явдал хоёрын харилцаанд бол үүссэн байх боломжтой. За энэ нь магадгүй одоо хин нэгэн чинтэй өөр хүнтэй холбогдож байсан ч юм уу. За нөгөө өөр одоо бодож байгаа те тэр таны нөгөө бодож байгаа хүн чинь өөр хүнтэй холбогдож байсан. Тэрийг та өөрөө олж хайсан, тантай харилцаж байсан энэ харилцаанд яг чин үн тэр одоо сэтгэлээрээ байгаагүй ч юм уу те. Ямар нэгэн юм нэг нууц аккаунттай байсан, тэрүүгээр өөр хүмүүстэй харилцдаг байсан гэдэг ч юм уу. Нэг юм нэг зохисгүй те үйлдэлийг бол энэ хүн маань таны бодож байгаа хүн бол хийсэн байх боломжтой гэж бол гарч ирж байна л та. Үүнээс үүдэлтэйгээр энэ харилцаа маань одоо ингээд дуусч байгаа юм бол эсвэл болох юм бол одоо яах гэж байгаа юм бол гэсэн ийм зүйл дээр тулчсан байж бас болох юм. Тэгээ та хоёрын хувьд болохоор одоо энэ бүх харилцааны үйл явдлууд болохоор маш ийм одоо сорилт дагуулсан үйл явдал цаг хугацааг бол өнгөрүүлж байсан гэж бол гарч ирж байна. За мөн та хоёрын хувьд гэх юм бол ялцчгүй одоо эмэгтэйтэй леди гэсэн хүзэр бас та хоёрын дунд гарч ирж байна. Тэгэхээр өөр нэг эмэгтэйтэй холбоотойгоор харилцаа чинь одоохондоо төрдөө тустай болцсон байгаа ч юм уу те үл ойлголцол одоо хүрсэн байгаад байгаа ийм зүйл бол бас байж болох юм. Энэ нь бас ингээд байгууллагатай холбоотой. За хамт ажилладаг одоо хүнтэйгээ холбогдсон гэдэг ч юм уу. Эсвэл та хоёрын хувьд нэг байгууллагад ажилладаг байж байгаад бигээ сайн мэддэг нэг байгууллага нэг сургууль ч юм уу те өөр хүнтэй холбогдоод байгааг та өөрөө олж харсан. Үүнээс үүдэлтэйгээр те та хоёрын зам ингээ хоёр жишээс салахад хүрхсэн. Одоогийн байдлаар бол те. Гэхдээ энэ байдал бол нэг талаасаа юу гэх та одоо энэ таны байдал дээр хоёрын аяг буруу талаараа харж гарч ирсэн байна л да. Энэ харилцааг бол та их ирээдүйдээ урт хугацаанд ингээд сайхан байна. Энэ яг бас миний хайж исэн хүн байна гэж ингэж харж исэн бас байж болох юм аа. Гэсэн хэдий ч харж исэн байж болох юм. Яагаад тэгж харж исэн бэ гэхээр хамгийн анх энэ хүн маань бол их одоо энэ харилцаанд те ирч хүчтэй яг өөрийнхөө юм шиг те маш юм гал халуун сайхан үгсийг ч юм уу те танд одоо хэлж исэн харилцаа сайтай байсан маш их ихтгэл найдвар үнэмшлийг бол төрүүлж байсан. Ер нь бол те нэг тийм эргэлзээгүйгээр энэ харилцаа маань ямар нэгэн зүйл болох те одоо гэр бүл байд юм уу эсвэл ямар нэгэн том юм бүхэл зүйл болно. Тэ харилцааны түвшин ингээ өсөлттэй ингээ явна гэдэг ийм ихтгэл үнэмшлийг танд төрүүлсэн байсан учраас та болохоор маш их ингээ итгэжсэн. Гэсэн хэдий ч энэ хүн маань харилцааны явцад одоо өөр бусад олон хүнтэй харилцаад эхэлдэг ч юм уу. Ер нь л энэ харилцаанд нэг тийм сэтгэл хангалуун бус өөртөө итгэлгүй ч юм уу те жоохон юм худлаа хараад байгаа юм ч юм уу те мэдгэдэггүй зэм байр суурьнд одоо үйлдэлүүдийг гэх юм уу те хийгээд эхэлсэн гэж ингэж бол гарч ирж байна л да. Үүнтэй холбоотойгоор та бол энэ хүнийг тийм удаан ингээд одоо тэр ингээ худлаа багийн өмсгөөд ч юм уу те явуулаагүй маш хурднаар ер нь бол энэ хүнийг барьж авсан ч юм уу асуудлыг шийдэхийг бол оролцсон. Одоогоор те маш юм зүр сэтгэлээ дагахаас илүүтэй та энэ хүнд бол өөрөө сэтгэлтэй хүн бол байгаа байхгүй энэ харилцаанд хамтдаа байхыг хүсдэг те энэ хүнтэй байхыг хүсдэг энэ хүний одоо тэр гал халуун тэр одоо юу гэдэг зөөсөн те ер нь бол тань таалагддаг гэх юм. Гэсэн хэдий зүр сэтгэлээ дагалгүйгээр та энэ одоо түр хугацаанд холдох ч юм уу те хоёр жишээ болох гэдэг одоо сонголтыг бол өөрийнхөө зүгээс хийсэн байгаа. Тийм маш одоо ингээд хурдан те энэ хүнтэй эргээд уулзмаар одоо дахин ингээд те харилцаагаа сэргэмээр ч юм шигтэй уралцаж ярилцмаар ямар ч нэг царийг нь хармаар ч юм шиг байгаа боловч маш их юм төвчээр зааж ер нь бол өөрийнхөө дотоод сэтгэл болон те одоо бүх зүйлээ ингэж чангатгаж гэх юм уу те ер нь бол маш юм төвчээртэйгээр энэ асуудалд хандж байна. Яг гэвэл та өөрийнхөө төлөө өөрийнхөө аз жаргалын төлөө сонголтыг бол хийхийг хүсэж байгаа хин нэгний одоо сайн сайхан гэхээс илүү те өөрийгөө илүү сонгож чаддаг төрлийн юм хүн байна гэж бол эндээс харагдаж байгаа маа. За тэгээд энэ ч одоо wish card те бас нар гэж хүзэр маань гарч ирсэн байна л да. Энэ нь болохоор те та өөрийнхөө дотоод зүр сэтгэлийг дагах юм бол ч юм уу те нэг цаанаас нэг хүнд мэдрэгддэг мэдрэмж байгаа шүү дээ. Тэрийгээ дагах юм бол ер нь бүх зүйл их сайхан
болно гэж болвол мэдэрч байгаа. За дээрэс нь энэ харилцаанд бас ингээд таны зүрх сэтгэл бас яваад байгаа. Энэ хүн таны хувьд чухалч гэсэндээ энэ харилцаа таны хувьд чухалч гэсэндээ энэ харилцаагүйгээр байх үед эсрэгээрээ та магадгүй ингээд амар ад жаргалыг мэдрээд ч юм уу. Нэг тийм төөрөлцөн мэдрэмжинд ороод иж магадгүй. Тэгээ нэг ингээд эргээд очиод уулзмаар юм шиг, эргэж холбогдмаар юм шиг нөгөө хүн үнэхээр юу гэж бодож байгаа болоо те. Одоо өмнө тэр холбогдоод исэн хүмүүсээсээ би эсрэгээр хамгийн илүү энэ хүний хувьд чухал хүн байсан биш үстэй ч юм уу. Нэг ийм төөрөлцөн мэдрэмжүүд бол таны одоо зүрх сэтгэл дотор төрөөд те аль сонголтыг хэрхэн яаж хийхээ бас мэдэхгүй байгаад гэж магадгүй гэж бол гарч ирж байна. Тийм ч учраас маш ийм тайван те анхны таны сонгосон энэ хүзэр бол маш тайван өөртөө итгэлтэй те өөрийн гэсний орон зайгаа үүсгэж гисэн хаана яаж тав тухтай хаана ямар үед тав тухтай байж чаддаг. За юу одоо өмсөлттэй надад бараг зогтөг вэ гэдгээ маш сайн ойлгодог болсон төрлийн те. Тэгэхээр хүн өөрийгөө тодорхой хэмжээнд маш сайн ойлгосон үедээ л тэдгээр зүйлийг мэддэг, мэддэг болдог байгаа. Гэх мэтчлэн ийм зүйлсийг бол хэлж өгч байна хүзэрнүүд маань. За тэгвэл нөгөө хүний маань те байр суурь одоогоор ямар байгаа юм бэ гэдгийг үргэлжлүүлээд харъя. За нөгөө хүний маань байр суурь гээд харахаар за Ten Fortune буюу одоо энэ азуудтэй гэсэн юм хүзэр бол гарч ирсэн байна боломж ч юм уу те. За тэгээ Seven of Pentacles энд гарч ирсэн хүзэртэй ижлэгэн хүзэр Wheel of Fortune Empress. За ер нь бол энэ хүн маань өмнө нь харилцаанд байсан шигээ гэх юм уу те. Жохон одоогийнх нь байр суурь ч гэсэндээ яг ингээд ухаарч ойлгож өөрчлөгдсөн гэхээс илүүтэйгээр яг өөрийнхөө одоогийн тэр амьдарч байгаа момент гэх юм уу те тэр зүйлийгээ илүү ингээд таашаахыг хүсэж байна. Энэ харилцаанд айгүй ингээд хаамрах харамсаад те ингэж ин гэхээс илүүтэйгээр яг уу бодогдож байгаа одоо нөгөө ерөнхийдөө цаашдаа яаж доо те энэ яавал зүгээр юм болоо ингээд одоо энэ бичлэгийг үзэж байгаа хүний шийдснээр энэ чигээр нүхлийн зөвшөөрөд энэ харилцааг дуусгах хэрэгтэй юм уу? Эсвэл би бол яавал зүгээр юм болоо гэсэн бодолтой. Энэ хүн бол өөрөө уг нь тэ одоо энэ зурган дээр байгаа шиг хүзэр дээр байгаа шиг эсвэл далавчтай гэх юм уу? Шийдвэр гаргаад тэ өөрчлөгдөе. Эсвэл юу гэдэг нь ямар нэгэн ингээд өөрөөсөө байж болох алхмыг хийя гэсэн одоо тэр шийдвэрийг гаргах юм бол энэ хүнд бүрэн боломж нь байгаа боловч яг яаж гэдгийг мэдэхгүй байгаад байна. Эсвэл яг одоо цаг нь бишээ гэсэн бодол бас энэ хүнд байгаад байна. Жохон алгуурлаж байгаа юм зүйл бол байна. Ер нь бол өдөр тутмынхаа амьдрал, өөрийнхөө амьдрал байгаа одоо байгаа зүйлсийг илүү таашааж байгаа. За нөгөө талаар ажил болон хичээлийн тал дээр ч юм уу те маш их амжилттай байгаа юм хүн байна гэж бол эндээс харагдаж байна. Ер нь бол энэ хүний ард маш бат бөх найдвартай ар гэр эцэг их байдаг ч юм уу. Эсвэл одоо тийм бат бөхтэй ар тал гэдэг болоо те тийм зүйл бол байна гэж бол гарч ирж байна. Энэ нь бас нэг талаараа энэ хүний өөрийнхний бардам зан бас нөгөө талаараа те амжилттай байгаагийн нэг илэрлэл нь бас байж болох юм аа. За тэгээд ер нь харилцааны тухайд гэх юм бол жоохон яг сэтгэлдээ дүүрсэн те ийм зүйлийг бол арай олж авч чадахгүй. Мөнгө төгрөгийн тал дээр, ажил карьерийн тал дээр бол амжилт энэ хүнд байгаад байгаа ч яг хайр дурлалын тал дээр бол жоохон азууд нь дутуу байгаад байгаа юм болов те. Яг нэг өөрөө ч гэсэндээ яг одоо бол энэ харилцаанд бол 100% одоо цаг гаргах гэх юм уу те. Цаг бол биш байж магадгүй.
гэсэн хандлагаар бол хандж байна. Бас нөгөө талаараа энэ хүний талд нэг юм эмэгтэй хүний нэр гэх юм уу те орж ирж ийн л да. Эсвэл энэ хүн маань өөрөө яг одоо энэ харилцаанд хандах хандлага нь юм одоо эрэгтэйлэг гэхээс илүүтэйгээр илүү эмэгтэйлэг гэх юм уу те одоо зөөлөн хүлээцтэй яг яахаа мэдхгүй байгаад байгаа учраас үйлдэл хийхгүй гэсэн байр суурин дээр те ер нь юу болох нь ажиглаад байж гэдэг ч юм уу. Нэг тийм зүгээр ингээд хайцсан юм шиг мэдрэмж бол орж ирж байна. За тэгээд энэ хүний арт байгаа хүмүүс бас байгаад байна л да. Хамт олон ч юм уу эсвэл яг юм өөрийнх нь яг бат бөх арт те энд нэг юм чухал байр суурьтай хүн бол байгаад байна. Одоо King of Summer шиг те их юм энэ хүнийг зааж чиглүүлдэг аав чиж магадгүй эсвэл одоо нөгөө ментор ч юм уу те нэг тийм хүмүүс ээж магадгүй яг одоо бол чи тэг харилцаанд цаа зарцуулах тэр юу ч юм бишээ гэдэг ч юм уу эсвэл нөгөө талаараа маш юм ухаалаг байх хэрэгтэй хэд хөнгөн байна гэдэг талаас нь бас зөвлөгөө бас өгдөг тийм хүмүүс бас байна. Юуныг ч гэсэн хүлээн зөвшөөрөөд одоо энэ хүн маань ер нь бол өөрийнхөө хувийн те төрнөөс хойш шилээд байгаа карьер одоо амжилтсайгаа илүү их тийм мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд дээр материалын зүйлд илүү их сэтгэл гаргаад байна. За нөгөө талаараа өөрийнх нь дотор мэдрэгдэж байгаа тийм энэ харилцаанд хийсэн үйлдэлүүд дээрээ нэг тийм гимшин гэх юм уу харамсна гэх юм уу тийм мэдрэмж бол жоохон сул байгаад байгаа л зүйл бол гарч ирээд байна л та. За дээрэс нь нэмэлтээр дараад хөдөр дэлгэж харъя. Яг энэ хүний бодит байр суурь нь юу байгаа юм бэ? Энэ харилцаа өөрийг чинь бас юу гэж харж байна вэ те? Гэхдээ нэг нөгөө талаараа энэ чинь импресс гарч ирсэн байна гэдэг чинь өөрийн чинь гаргасан шийдвэр гэх юм уу те үйлдэл энэ хүнд бас айгу хүндэлмээр тийм эргээд бодоод харахад те хүндэлмээр тийм одоо үйлдэл байсан байж болох юм аа. Харилцааг тэг эхлүүлэх бүрэн боломж энэ хүнд байгаа ч гэсэндээ ямар нэгэн тийм цаад энэ хүнд бол байна. Ер нь бол өөртөө ч холбоотой туршламжуудтай бол маш хайртай, эргэж бодох бүрдтэй. Одоо гоё туршламжуудаагаа бол эргэж сандаг. Яг юм нэг өөрөөрөө ялцчихгүй байж чадахгүй байгаад байгаа. Ер нь нэг тийм цаг нь болоогүй гэж үзээд байгаа юм шиг л харагдаад байна л да. Яг нэг үе бол ингээд өөрийн чинь төлөө гэх юм уу те энэ харилцааны төлөө бол маш юм шаргуу үе бол байсан энэ хүнд. Гэхдээ тэр үедээ ингээд бүх зүйлийг жоохон өөрийнхөө зүгээстэй балцсан ч юм уу өөрийнхөө зүгээс ингээд буруу ойлгоцсон ч юм уу эсвэл яг ийм үйлдэл дээрээ те айгу юм сорилтуудтай тулгарсан учраас тэрийгэ жоохон давж чадаагүй учраас одоо болохоор өөртөө итгэх итгэлтэй багтай болцсон те харилцаагаа цааш нь үргэлжлүүлэх үү гэдэг тал дээр бол нэг юм уучлахгүйгээд эрийг гэхээр жоохон чадахгүй ч юм уу те хин нэгний хэлж яриад байгаа зүйлс амар энэ хүн ингээд нөлөөлөдч гэх юм уу те бас нэг юм өөрийнхөө яг байж чадахгүй тийм хүмүүс ч одоо ингээд зөвхөн өөрөөс нь болдог өөрийнх нь сонголтоос болдог зүйлс байхад бас тийм биш зүйлс бас байгаа шүү дээ те амьдралд бол тэр талынхны нэрийг илүү хүчтэй байгаад байна. Одоохондоо энэ хүн бол би өөрөө үнэхээр ингэ шийдэж чадахгүй байна тий. Зүр сэтгэлээ үнэхээр дааж чадахгүй байна гэсэн мэдрэмж бол бас энэ хүнд хүчтэй гарч ирээд байна. Тий ялцчихгүй бизнес тал дээр ч юм уу маш юм одоо новчтой гэх юм уу тий заримдаа бүр маш хатуу юм сургаал зааварчилгаа өгдөг хүн бол энэ хүний арт бол байна. Энэ хүнийг ер нь бол дааж ингэж яваад байна. Учир нь энэ нь болохоор амьдралд нь маш чухал гэх юм уу те. Унжиж магадгүй те тийм төрлийн хүн байна гэж бол гарч ирж байна. За тэгээ үргэлжлүүлээд өөрийн чинь байр суурь юу вэ энэ харилцаанд? Өөрийн чинь хувьд болохоор ер нь нэлээд ийм
тодорхойгүй байдалд байгаад байгаа тий. Энэ харилцаа цаашид яах нь тодорхойгүй. Одоо тий яг энэ хүртэл явж ирсэн одоо энэ цэгээстэй харилцааг хэрхэн цаашаа ингэж үргэлжлэх вэ ч юм уу? Хэрхэн цааш нь яаж одоо явах юм болоо гэдэг бол өөрийн чинь хувьд бол нэг тийм хурдталд орсон. Энэ хүртэл бол өөрийн чинь шийдвэр бол байсан. Гэхдээ энэс хойш ер нь яг нөгөө хүнийг харахаас өөр аргагүй ч юм уу тий. Ийм байдалд бол орсон. Ер нь бол бас л нэг тийм өөрчлөлт шинжилтийн үе ч юм шиг тий. Ингээ харахад өөрийн чинь хувьд бол нэлээд юм одоо өөртөө хатуу шаардлага тавьж байгаа ч юм уу тий. Маш их төвчээрийг өөрөөсөө гаргаж байгаа. Ийм байдал бол харагдаж байна. За дээрэс нь өөрийнхөө бас байр суурийг маш сайн хамгаалж байгаа тий. Ийм зүйл бол гарч ирж байна. Нөгөө хүнийг ингээ харахаар нэлээд юм хөнгөн маягийн гэх юм уу тий. Хөнгөн нэргүүд яваад байсан боловч өөр зүг ингээ ороод ирэхээр нэлээд сериусны буюу одоо нөгөө албан ёсны маягийн гэх юм уу одоо нөгөө чин сэтгэлээсээ тий энэ асуудалд бол хандаж өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаалж үлдэх амар тайван байдлыг илүү сонгохыг бол хүсэж байгаа байдал бол гарч ирж байна. Ер нь бол одоо энд байгаад байгаа энэ нэг энэ хүний арт байгаад байгаа тий заавал одоо чи энэ зүйлийг ингээд авч явах хэрэгтэй гэж хэлээд байгаа. Тэр хүнийг өөрийн чинь хувьд бас таньдаг ч юм уу эсвэл энэ хүнтэй төстэй энергитэй гэх юм уу тий бас нэг юм одоо хиний ч нөлөөнд автах боломжгүй гэх юм тий өөрийг чинь бас захирдаг ч юм бас нэг тийм гэр бүл чинь юм тий ард чинь бас байгаад байж магадгүй. Эсвэл зүгээр та хоёрын хувьд маш юм залуу хүмүүс байж магадгүй л дээ. Дөнгөж харилцаа, хосын харилцаанд орж үзэж байгаа ч юм уу. Тийм учраас нөгөө ар гэрийн хараа хяналт гэдэг зүйл маш их байгаад байдаг. Үүнээс болоод та хоёрын дунд те одоо нөгөө яах ч аргагүй хязгаарлалтууд үүсчдэг ч юм уу. Яг юм өөртөө шийдээ, өөртөө болгоё гэсэн зүйлс бол хараахан нуруунд дээр чинь ирэхгүй байгаад байгаа. Ийм нэг зүйл бол харагдаад байна л да. Ер нь хин нэг нь та хоёрыг хүүхдүүд эднэр гэж хараад идэх ч юм уу те. Яг та хоёр тийм өөртөө амьдрах тэр боломжийг ч нөхгүй байгаад байгаа нь бас энэ харилцааны айгуу том саад юм болов уу. Яг ийм өөрийнхоороо те дүүлэн нисэх тэр боломжийг чинь ерөөсөө бас нэг өгөхгүй байгаад байгаа нь жоохон өөрийн чинь уур бухимдлыг гэх юм уу те нэг ядаргаатай мэдрэмжийг бол төрүүлж байна. Одоо энэ хүзэр дээр ч гэсэндээ гараад байгаа. Одоо шинэ энэ өөрийг чинь байлаа гэж бодоход энэ хүн дээрсээ гарахгүй те харчаад хийнаад энэ хүн бол харваас одоо ямар нэгэн зүйлийг захирдаг ч юм уу тийм нэг хамгаалж байгаа тийм байр суурин дээр харагдаж байгаа байхгүй. Өөрийг чинь ингээд зохицуулаад байгаа гэсэн амьдрал чинь. Ийм зүйлс бол гарч ирээд байна. Хин нэг яг өөртөө чинь зүгээс гэхээс илүү бас бусд хүний нөлөөнүүд бас энэ харилцаанд маш том байж болох юм аа. За нөгөө талаараа гэх юм бол өөрийн чинь хувьдтай энэ харилцаанд энэ хүнийг хүлээгээд байгаа боловч энэ хүн маань бас нэг тийм одоо хариу үйлдэл үзүүлэхгүй ч юм уу те яг нэг юм тоохгүй байгаа юм шиг мэдрэмжийг өөрт чинь төрүүлээд байгаа нь бас маш их юм стресстүүж бохомдуулах бас боломжтой хэтэрхий их одоо юм бодлоод авах ч юм уу одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг нөгөө хүн лүгээ нээхэд чинь ингээд саад болж байгаа юм зүйлс бол бас байж болж байна. Ер нь ингээд харахаар wand юу сава сэлэм за тэгээд зоосны хүзэрнүүд гарч ирээд яг юм нөө зүрх сэтгэл илэрхийлдэг үе аягны хүзэрнүүд маань бол жоохон дутагдaltaй байгаад байна л да өөрийн чинь тал. Тэгэхээр нэлээ ингэж өөрийгөө одоо чангалж гэх юм уу те энэ хүнээс нэг их зүйл хүлээхгүй байхаар шийдсэн гэсэн ийм байр суурин дээр бас байж иж болох юм аа. За нэмэлтээр тарууд хүзэр дэлгэж үзье. Ямар хүзэрнүүд гарч ирэх нь. За chariot. Тэргүүн гэлмаа болон за ер нь бол өөрийн чинь хувьд нэлээд өөртөө ихтгэлтэй байгаад байгаа. Энэ хүн ч гэсэндээ өөрийн гэсэн хийх зүйлтэй юм болов те би ч гэсэн надад ч гэсэндээ өөрийн гэсэн хийх зүйл байгаа. Өмнөх энэ өөрийнхөө гаргаж ирсэн энэ одоо үйлдэлүүд дээр уучлалт ч юм уу те юм зүйл гаргасан алдаанууд дээрээ буруугаа хүлээж чадахгүй хүнийг би заавал хүлээгээд авах шаардлагагүй гэдэг ч юм уу. Нэг тийм нэг хүчтэй байр суурин дээр өөрийн чинь өөрийг чинь бас байгаад байгаа болов гэсэн юм зүйл бол гарч ирж энэ хүнтэй нэг холбогдохыг хүсэхгүй байх ч юм уу. Маш их одоо төвчж тэнэх ингэж одоо гогцоо
гарахгүй те нэг юм холбогдох боломж үүсэхгүй байгаад байх магадлал бас өндөр байна. Энэ хүнийг нэг тийм ялахыг хүсэж байгаа мэдрэмжлэл өөрийн чинь дотор бодлол хүчтэй байна гэж үл гарч ирж байна. Өөрийн чинь хувьд бас өөр юм те бас зорилгоч гэх юм амьдралын том шийдвэрүүд бас сүүлийн үед гаргасан байж болох юм. Үүнийхээ төлөө нэгдүгээрт өөрийнхөө тэр ажил амьдралыг тавиад зүтгэн хоёрдугаарт бол байвал харилцаа бол орж ирэл зүгээр ок гэсэн юм байдлаар бас хандж болох юм аа. Тэгээд маш юм өөртөө ихтэй хүнийг хэнийг ч гоохгүй гэсэн юм мэдрэмж бол өөр дээр чинь бол гарч ирж байна. За. Тэгээ бас нөгөө талаараа энэ харилцаа хэрвээ тэ энэ хүн ингээд өөрөө ч хүрээд ирэх юм бол яг боломж олгож болно. Гэхдээ яг тэрийг чин сэтгэлээсээ байлгах үгүй юу? Урдих шигээтэй ингээд энэ хүн бүх зүйлээ ингээд нээж өгөх үгүй юу гэдэг бол миний сонголт гэдэг байр суурьнаас бас ингэж хандж явах магадлалаас өөр дээр чинь гарч ирж нэг тийм өшөө авах гэж байгаа хандлага юм шиг те. Ийм зүйл бол бас гарч ирж байна. За тэгээ үргэлжлээ та хоёрын одоо харилцаанд цаашиж ирнэ ингээд саад болох зүйл гэх юм уу те юу байх вэ гэдгийг бол харъя. Саад болоод байх зүйл нь юу байх вэ? За, crown chakra гарч ирсэн байна л да. За, энэ нь болохоор сүнслэг холбоо, дээд ухамсар оршихуутах ч гэдэг юм уу те. Нэг тийм дээд бие одоо higher self-тэйгээ холбогдох зам ч юм уу те. Тийм хамгийн одоо хүний толгойн оройд байна гэдэг чинь 22 цаас ирж байгаа мессежийг авах ч юм уу, өөрийгөө сонсох ч юм уу те гэсэн ийм зүйлтэй холбогддог ийм одоо чакра бол байж байгаа. Тэгэхээр энэ харилцаа маань дээр маань crown chakra гарч ирнэ гэдэг нь илүү ийм сэтгэхүйн одоо төвшөнд энэ харилцааг авч үзээд байгаа нь энэ харилцаанд одоо саад болж явах бас байж болох юм а. Ер нь ингээд одоо тайвнаар бодож сэтгэж чадахгүй байх те хин нэгнээсээ нэг нэгэндээ өшөө бодох ч юм уу те өс хонзон бодох ч юм уу эсвэл ийм худал хуурмгийн харилцаанд байх ч юм уу те ийм одоо байдлаас үүдэлтэйгээр амьдралын те тухайн харилцаанд одоо нөлөөлж байгаа амьдралын тэр энерги нь жоохон тэнцвэргүй болох, тайван бус болох те өөрийнхөө мэдрэхгүй үргэлж ингээ гадагшаа өөр хүмүүсээс болж ингэж гэсэн одоо буруу одоо бусдаас хайх ч юм те гэдэг ийм зүйлс бас байж болох юм энэ харилцаанд цаад болж байгаа зүйлс хитрхи ингээд нөгөө бусдаар хөтлүүлээ яваад байх ч юм уу те хитрхи бусдын нөлөөнд тавтаад байгаа байдлууд эсвэл тэндээс ингээ гарч чадахгүй тухайн зүйлээ ингээ маш юм ортойгоор бодоод байх ч юм уу те ийм одоо зүйлээс үүдэлтэйгээр энэ crown chakra-ны нэрийг буюу те яг ийм юмыг таймнаар хүлээж авах боддоор харах гэдэг зүйлс маань алдагдсан бас байж болох юм аа гэж бол гарч ирж байна. За дээрээс энэ move буюу одоо түрүү бас өөр дээр чинь гарч ирж исэн chariot гэсэн хүзртэй утга төдий хүзэр бол гарч ирээд байна л да. Энээс харахад болохоор зүрх сэтгэлээ нэгдүгээр тавихгүйгээр хин хинээ чинь хувьд илүү өөр зүйлсийг те уг нь ингээд нэгдэн нийлж холбогдох боломж та хоёрт ойлголцоо хуучлах ч гэдэг юм уу. Тийм одоо боломжууд та хоёрт байгаад байгаа боловч яг тэдгээр зүйлсийг бол ингээд хин хэнийг уучлж хүлээн зөвшөөрөх чадахгүйгээр те ойлголцож чадахгүйгээр өөрийгөө илүү сонсож чадахгүйгээр өөрсдийгөө гэсэн үг шүү дээ те. Хитрхи их гадагшаа гадна талд ийм өрсөлдөөнтэй байгаад байгаа учраас энэ харилцаа маань жоохон ингээд явцгүй болоод ойлгомжгүй болоод те та хоёрын хувьд ийм хоёр талд байгаад ах боломжтой гэж ингэж гарч ирж байна. За нөгөө талаараа одоо амьдралд чинь ирж байгаа жижиг сажиг зүйлс одоо ивэл юу гэдэг те. Тэдгээр зүйлсийг бол яг ийм хүлээж авахаас илүүтэйгээр хүчээр ингээд байх ёстой ч юм уу эсвэл нэг тийм байгаа зүйлдээ талархах чадахгүй байгаа одоо хин хиннийг ер нь бол ингээд тайвнаар хүлээн зөвшөөрж авч чадахгүй байгаа үйлдэлүүд чинь зарим зүйлийг зүгээр ингээд орхиод өнгөрөөж чадахгүй байгаа гэсэн үйлдэлүүд чинь ч юм уу те энэ харилцаанд бол маш том одоо саад бол болж байсан болсоорч байна гэж бол гарч иж ин л да. Ер нь одоо болж байгаа зүйлсийг тайвнаар ажиглах ч юм уу те илүү ингээд өөрийнхөө ухамсарын төвшин гэх юм уу те хүмүүсээс хамааралгүйгээр зөвхөн өөртөө дүгнэлт хийж үзэх, өөрсдийнхөө тухай өөртөө шийдэх гэдэг ч юм уу те
ийм одоо зүйлсийг хийж үзэх юм бол бас харилцаа маань өөр болох боломжтой гэдэндээс бол гарч ирж байна. Аль болох энд ингээ ер нь ингээ харахаар жоохон нас залуу тэгээд жоохон уучраа олохгүй байгаа тийм хандлага бол та хоёрын дунд байж болох юм аа. За насны хувьд одоо яг юм 10 хэд 20 хэдтэй биш. За 30 хэдтэй 40 хэдтэй ч юм байлаа гэж бодоход дотоод хүний энерги буюу одоо тухайн хүний маань өөрийн энерги нь илүү залуулаг гэх юм уу те сүнсний юм залуулаг төлөвшөөгөө ч юм уу те ийм бас байгаагаас үүдэлтэйгээр бас ийм зүйлсийг ингээ гаргаад тавтаад тийм нэг кармик байдлаар те тавтаад тэрийг ингээ давж гарч чадахгүй яваад байх магадлал бол өндөр байна. Ер нь бол айгүй ийм сорилттой харилцаа. Гэхдээ бас ийм юмс ингээд маш хурдан өөрчлөгдөх боломжтой. Тэр одоо хэрхэн өөрчлөгдөх гэхээр өөртөө гаргаж байгаа зан төлөв харилцаандаа яаж хандж байгаа вэ гэдгээс хамаарат ер нь бол мөн өөрийнхөө мэдрэмжийг хэрхэн ямар байдлаар хүлээж авч одоо хүлээн зөвшөөрөх гэх юм уу те хүлээж авч тайлж ингэж байгаа вэ гэдгээс тайлж унших гэж ярьсан шүү дээ. Тэр шиг тайлж байгаа вэ гэдгээс үүдэлтэйгээр харилцаа маань одоо ямар хөө байдлаар үргэлжлэх вэ гэдгийг бол шийдэх нэ ер нь бол. За тэгээд нээлттэй хэсэг маань энэ хүрээ дуусчихин. Тэгээд нээлттэй хэсэг маань танд одоо таалагдсан болвол за та нарны эможи нар одоо тэ бүх хүсэл мөрөөдөл биелүүлэгч ертөнцийг гэрэлтүүлэгч нарны эможиг комент хэсэгт үлдээгээрэй. За мөн таалагдсан бол тэ лайк, share, subscribe. За мөн хаалттай группийнхаа хэсэг дээр нөгөө хүний танд ингээ хэлхийг хүссэн ч хэлж чадахгүй байгаа зүйлсийг бол асуух болно. За тэгээд тэр хүмүүний харилцаанаас юу хүсэж ийн вэ гэдгийг асууна. За үргэлжлүүлээд энэ харилцаа ер нь ингээ дуусна уу? Хаашаа явах чиглэлтэй байна вэ? Хэрвээ энэ чигээр ингээ хүлээх юм бол хэр удаан энэ чиглэл энэ одоо байдал үргэлжлэх вэ гэдгийг бол хараад за тэгээд таны хувьд те энэ харилцаанд одоо юу хийвэл хамгийн таны одоо зүрх сэтгэлийн чинь хувьд эрүүл одоо үйлдэл байх вэ гэдгийг мөн харах болно. За мөн танд зориулаад энэ self care буюу зөвхөн өөрт чинь зориулсан мессежийг бас цавсан тэнгэрээс ч юм уу те ер нь ингээд зөвхөн өөрт тань зориулсан юм мессежийг бол Oracle хүзэрнээс гаргаж өгөөд хаалттай гэсэн маань дуусах байгаа. За тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За дөрөвдүгээр сонголтыг хийсэн та бүхэн маань уншихаа хэсэг тавтай морил. За та бүхэн маань энэ Heartbreak Place гэдэг ямар нэгэн хацал одоо үдсэн газар ч юм уу гэсэн юм утгатай хүзрийг сонгосон хүмүүс маань байгаа. За энэ хүзэр дээр маань юу төршлөгдсөн байна вэ гэхээр нэлээд ингээд үе тургуунагтай авцсан байгаа эмэгтэй ямар нэгэн гашуудал шаналл ч юм уу те зүрх одоо сэтгэл нь урагцсан юм мэдрэмжийг авж байгаа. Энэ хүнд магадгүй зарим талаараа юу ч хэрэггүй ч юм шиг те юм нэг далайн хэрэг дээр суугаад маш их гонгийг мэдэрч байгаа юм одоо зургийг дүрсэлсэн юм хүзэр бол байна. Эсвэл энэ хүнтэй өөрийнхөө өмнөх тэр харилцааны хүнд хэцүү шархуудыг юм уу те давж гарч чадахгүй ингээд зовж байгаа бас байж болох юм а дахин бодогдоод идэх ч юм уу те. За тэгээд ийм хүзрээ сонгосон хүмүүс маань дөрөвдүгээр сонголтод орж ирсэн байгаа. За тэгээд та бүхний маань харилцааны одоогийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг харъя. За ингээд уншлагатай орцгоё. За гарч ирсэн хүзэрнүүд за хамгийн ихний одоо сэдв буюу гэсэнтэй light in the dark. Энэ хүнтэй харилцаагаа та ер нь бол маш юм тодорхой болгохыг хүсэж байгаа. Ер нь бол та яг цааш та яах юм бэ гэдгийг тодорхой болгохыг хүсэж байгаа. Гэхдээ таны хувьд таны бодож байгаа хүн бол танд маш юм том одоо чухал орон зай одоо оршихуй гэх юм уу те. Энэ хүнгүүгээр амьдралаа жоохон төсөөлж чаддаггүй гэх юм уу. Төсөөлөхөд хэцүү. Энэ хүнийг ингээд тавьж явуулахыг та бол хүсэхгүй байгаа. Бүх зүйл юм хэцүү санагдчих үед энэ хүн тантай зүг байхад те
бүх зүйл их амархан юм шиг болчдөг ч юм уу. Нэг тийм таны аврагч юм шиг ийм байр суурь байдаг хүн. Таныг бас айгүй юм эмгтээлэг шин чанарыг чинь гэх юм уу дотор байдаг тэр яг жинхэнэ мөн чанарыг чинь илүү их ингээд гаргаж өгч одоо нээж дэлгэрүүлж өгч чаддаг тийм төрлийн хүн. Та энэ хүнээс болоод заримдаа гомдож исэн, шүнээр гуханж исэн ч юм уу. Тийм зүйлс байгаа. Гэхдээ та тэр болгоныг их юм зөөлөн байдлаар уучралж гэх юм уу те өнгөрүүлж байсан. Энэ харилцаа ингээд эхлэх хүртлээ одоо хосын харилцаанд орох хүртлээ ч юм уу те их олон юм даваа нохчааг дасан ч гэсэндээ тэрний дараа ингээд та хоёрын хамтдаа бүтээсэн зүйл чинь бол маш одоо юу гин тэр одоо зарим хэцүү зүйлсийг мартагдуулан тийм ад жаргалтай турсамжид бол та хоёрт байдаг. Ерөөсөө юм нэг таныг ийм хүүхэд мэт хайрладаг ч юм уу те ийм хүнтэй бол та учирсан. Гэхдээ яг одоогор бол тэ харилцаан дээр бол зарим төрлийн асуудлуудаас болоод харилцаа маань жоох юм зогсон байдалд орсон байгаад байна. За тийм та энэ хүнийг бол одоо миний цор ганц гэж бол уг нь боддог гэж бол гарч ирсэн байна л да. Тэгэд нөгөө талаараа за энэ бол хүн болгон тарахгүй ч магадгүй та бол их хүн эсвэл хүүхэдтэй хин ямар нэгэн хүн та бол та хоёрын дунд эсвэл хүүхэд байдаг ч юм уу. Ямар нэгэн тийм маш юм гигэн гэх юм уу, эрэг гэх юм уу, тэ зөөлгөн нэрэг бол танаас үргэлж засарч идэг. Гэж ингэж болох гарч ирж байна. За мөн та хоёрын хувьдаа өмнө нь тэ одоо ямар нэгэн тэ харилцааны тал дээр гэх юм уу, зүрх сэтгэлээ ч өвтгсөн ямар нэгэн юм өнгөрсөн гэх юм уу, тэ түүх бол байдаг. Тэр чинь ингээд та хоёрыг бас холбох та хоёрыг нэгтгэх гэх юм уу те тэр одоо гол зүйл хүчин зүйл чинь болсон нэг тийм ижил мэдрэмж та хоёрт байгаа тасаа учраас би биеийг айгуу сайн ойлгосон ч юм уу те үүнээс болж та хоёр ингээд айгуу сайн ойлголттой байдаг хүмүүс гэж бол гарч ирж байна. За тэгээд харилцаа эхлэх үедээ бол тийм одоо ингээд юу гэх юм за гэд би бинийгээ бол их найрсахаар гэх юм те ухтаж авч чадаагүй маш юм одоо нухацтайгаар те таны хувьд ялангуяа маш их зүйл бодож тунгааж энэ харилцаанд би орох ёстой юу үгүй юу гэдгийг энэ хүнтэй би ингээд энэ харилцаа эхлүүлэх ёстой юу гэдэг дээр маш их зүйл бодож тунгаасны эцэст бол yes гэсэн хариултыг бол өгсөн. Энэ ч гэсэндээ таны хувьд маш зөв сонголт байсан гэж та өөрөө боддог. Таны амьдралд үүсэж байсан те яхан тодорхойгүй байсан зүйлсийг энэ хүнтэй нийлснээр энэ хүнтэй цуг байснаар та ойлгосон. Тэг хүнд хайрлагдах, хүнд халамжлуулах гэдэг тэр одоо мэдрэмжийг бас энэ хүнээс их авсан гэдэг ч юм уу. Ийм одоо эерэг гэх юм те танд маш гоё санагддаг зүйлс энэ хүнтэй холбоотой байгаад байдаг. За гисэн хэдий ч яг одоогийн нөхцөл байдал дээр гэх юм бол та хоёр ажил төрөлтэй холбоотойгоор эсвэл ямар нэгэн гуравдагч тэгээд ажил төрөлтэй холбоотой, байгууллагатай холбоотой ч юм уу те нэг юм хамтралтай холбоотой гуравдагч этгээдээс болоод хоёр тишээгээ төр болцсон байж болж байна. Эсвэл төр зүрийн юм ойлголцохгүй байдал хин хиндээ нэг тийм тунсан те тийм зүйл байгаагаас үүдэлтэйгээр хоёр тишээ болсон байж болох юм. За нөгөө талаараа юм нэг маш юм том стресс гэх юм те бүх зүйлийг өөрөө авч гарч хийх гээд байгаа. Эсвэл нэг тийм юу ч хийсэн ерөөсөө болж өгөхгүй, эргэж өгөхгүй гэх юм те энэ харилцаа нэг юм энэ одоо харилцаанд байгаа таны бодож байгаа буюу одоо энэ асууж те нөгөө хүний чинь талд өмнө нь амьдрал байгаа гэсэн тэрийг зохицуулж чадахгүй байгаа нь танд маш их стресс болж байгаа ч юм уу. Уг нэг сайхан харилцаа маань явах гээд байдаг, хин хиндээ хүлэн зөвшөөрөгдөж байдаг. Гэтэл нэг өмнөх харилцаатай холбоотой хин нэгнээс болоод те энэ харилцаа маань ингээд эхлэх байсан юм эхэлж чадахгүй ийм байдалтай дуусах юм бол ерөөсөө энэ дээр бол ингэж гарч ирэхгүй байгаа байхгүй нэг юм эхэлж чадахгүй л юм нэг яваад байгаа. Гэхдээ нэг та хоёр тэр дундаа салж нийлэх ч юм уу те хин нэгнээс болоод өөртөө дундаа бол тийм их токсик ч юм уу те ийм хүмүүс бол ерөөсөө биш юм шиг. Эсвэл одоо өмнөх тэр траума байдаг ч юм уу те одоо гэмтэл сэтгэл зүйн гэмтлээс болоод бас энэ харилцаандаа ингээд энэ хэрэгээр нээлттэйгээр те харилцаж чадахгүй байгаа. Ийм зүйлс бол та хоёрын дунд бол байна. За тэгээд таны хувьд болохоор нэг тийм утахгүй нөхцөл байдал айгуу дэжгүй сайжраа зүгээр алчих юм шиг тийм мэдрэмж бол танд байгаад байгаа хэрнээ яг нэг хизээ юм бэ гэдгийг нэг цаахан мэддэхгүй хязгаар нь харагдахгүй ийм зүйлс бол байгаад байгаа нь энэ харилцаа ингээд дуусах юм болов эсвэл үргэлжлэх юм болов гэсэн ийм нөгөө асуултын тэмдгийг таны дотор өргөлж тавиад байгаа гэдэг.
За тэгээ нөгөө хүн маань яг энэ харилцаанд ингээд танд маш сайхан ханддаг юм гээ хэлж байгаа ч гэсэндээ энэ хүнд бас чухалчлах хэвээр хүүхдэн ч юм уу эсвэл одоо юу гэдэг маш танаас чухал нэг ямар нэгэн зүйл бас байгаад байна л да. Эсвэл танаас чухалд тавиад байгаа зүйл одоохондоо тавиад байгаа зүйл бол байна. Энэ нь нэг талаараа тэ та хоёрын харилцаанд одоо саад болоод байгаа зүйлээ гэж ингэж гарч ирж байна. За тэгээ үргэлжлүүлээд нөгөө хүний маань таны асууж байгаа хүний энэ харилцааг одоо тэ юу гэж бодож байгаа вэ гэдэг байр суурийг харъя. За яалтчгүй энэ хүн маань ер нь бол өмнөх харилцаагаа ч юм уу өмнө нь тэ өөрийнхөө зүрх сэтгэлийг өвтгчээсээ ямар нэгэн зүйлээ дуусгаад ер нь бол энэ харилцаандаа бол орж ирсэн. Энэ харилцаа мөн энэ хүн маань ч гэсэндээ тэ таны бодож байгаа хүн ер нь амьдралын туршлага өндөртэй юм хүн бол байх боломжтой. Нэг тийм насны хувьд залууч гэсэндээ тэ олон зүйлийг ухаарсан мэдсэн ч юм уу тэ ийм байгаад байна. За мөн энэ хүний амьдрал бас маш ийм чухал нөлөөтэй ямар нэгэн яг ийм эсрэг хүснийх нь ч юм уу хүн бол байгаад байна. Энэ хүнтэй харилцаанд бол маш ийм одоо хортой гэх юм уу, хамааралтай гэх юм уу те дуусаж өгдөггүй нэг ийм кино шиг гэх юм те ийм нэг харилцаа бол байгаад байна. Энэ нь үнэхээр энэ хүнд өөртөө ч гэсэндээ айгүй ийм төвхтэй энэ харилцаанд өөр одоо энэ одоо бичлэгийг үзэж байгаа таныг ч гэсэндээ энэ харилцаанд ингээд оролцуулах гээд байгаа юм шиг юм нэг хүндрэлтэй мэдрэмжийг авах үедээ энэ хүмүүс өөрөө айгүй стресстэй гэх юм уу. Та энэ хүнд байгаа тэр асуудлыг хамтдаа шийдье гэсэн одоо юу гэдэг те санал эднэр тавьсан ч гэсэндээ энэ хүн бол тэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрөө энэ бүхнийг шийдэх ёстой. Тэгээ өөрийнхөө ихлүүлсэн одоо жүжигийг өөрөө хаах ёстой гэсэн юм бодол мэдрэмж энэ хүнд маань маш хүчтэй байд юм байна. Тэгээд тантайх энэ харилцаагаа харин энэ хүн юу гэж харж байгаа гэхээр танд бол маш их татагдж байгаа цаагаараа. Нэг тийм дотор нь байсан жоохон хүүхдийг ч юм уу сэрээцэн юм шиг те өөртөө итгэл өөрийгөө харах үнцгийг та энэ хүнд нээж өгсөн ч юм уу те эндээс ингээд энэ хүн бол айгүй юм баяр жаргал аз жаргалыг бол мэдэрдэг. Нэг тийм бас л яг энэ харилцаандаа гэх юм уу те өөрөө жоохон ингээд автаад ингээд байгаа мэдрэмжэл энэ хүнд байгаад байна. Энэ одоо өөрийг чинь байхгүй болвол те энэ хүнд айгүй хэцүү юм шиг ч юм мэдрэмжээс төрөөд тэг өмнөх харилцааныхаа нөгөө хүнийг дуусгах чадахгүй байгаа явуулж чадахгүй байгаа гэдэг энэ мэдрэмж нь ингээд давхардаад энэ хүнд бол их хэцүү байд юм байна. Тэгээ ер нь энэ одоогийн энэ харилцаагаа болохоро маш юм нухацтайгаар бодолтойгоор тий ухаалгаар авч явахыг бол энэ хүн бол хүсдэг юм байна. Тийм ч учраас хөнгөн ийм хумгай шийдвэр гаргахгүйгээр бүх зүйлийг ястаас хийхийг бол оролддог. Өөртөө чинь энэ учирлаа энэ харилцааг эхлүүлсэн энэ зүйлийгээ те одоо их одоо дээдэлж гэх юм дэ бодож баяртайгаар ингэж бодож явд юм байна гэж ингэж гарч ирж байна. За өөрийн чинь хувьд тэгвэл энэ харилцааг юу гэж бодож байна вэ гэд харъя. За таны хувьд болохоор энэ харилцааг ер нь бол тэ цаашлаа ирээдүйдээ хурдхан нөгөө хүмүүс буцаад ирээсэ юм өөрийнхөө одоо зохицуулах ёстой зүйлийг зохицуулаад ирээсэ гэж ингэж бол бодож байна. Гэхдээ та болохоор бүр зарим зүйл дээр амар ингэ залхацсан ч юм шиг заримдаа байгаад байна л да.
нэг тийм те төр холдоод энэ хүн ингээд өөрийнх нь тэр орон зай те хүсэж байгаа зүйлийг нь өгдөг ч юм уу. Ерөөсөө ингээд холдоод үздэг ч юм уу. Огт ингээд харилцахгүй байгаад үздэг ч юм уу те. Өөрийнх нь тэр одоо хил хязгаарыг нь хүндлээд ингээд үздэг ч юм уу гэж бодож байна. Гэхдээ та болохоор энэ харилцааг ботхоор л ингээд амар гоё зүрх сэтгэл чинь гоё гэгээн болоод ингээд учраас нэг тийм бас амар хурдан тавьж явуулж чадахгүй те. Энэ хүний танд ингээд хандж байгаа хандлагыг хараад ч гэсэндээ таны дотор ийм хайр төрдөг ч юм уу те. Гэтэл нөгөө нэг бас өмнөх ийм 100% энэ хүн чинь энэ харилцаанд таны энэ тантай энэ харилцаанд орж ирэхгүй байгаа нь танд ингээд жоохон төөрөгдлийг, цөхрлийг юм те төрүүлээд байгаа. Ийм зүйлс гарч ирж байна. Та бол энэ хүнтэй урт хугацаанд одоо те сайхан харилцаа үүсгээд том одоо энэ зүйлийг хамтдаа бүтээнэ гэсэн юм одоо төлөвлөгөө гэх нь хэншээ бодол мэдрэмж бол танд бол байдгаа гэж бол гарч ирж байна. Тэгээ хин хиндээ та хоёр ингээд айгу юм ирэх гэх юм уу те хин хиндээ одоо үнэнч гэх юм уу хин хинийг айгу дэмждэг ижлэхэн нэрхтэй хүмүүс ч яс маш их хоорондоо ингэж татдаг юм байна гэж ингэж бол гарч ирж байна. За тэгээд цаашаа үргэлжлээд та хоёрын харилцаантай саад болж байгаа зүйлс ерөнхийдөө л одоо өмнөх харилцааны тавьж явуулж чадахгүй байгаа зүйлс гэх зүйлс бол гарч ирж байна л да. Гэхдээ одоо нэмэлтээр ерөнхийдөө дахиад илэрхийлээд асуугаад үзье. Та хоёрын харилцаанд яг саад болж байгаа зүйл нь юу бэ вэ? За та хоёрын харилцаанд саад болж байгаа зүйл гэх юм бол зарим зүйлсийг хэтэрхий юм үнэнчээр те одоо уламжлалт байдлаар хийж дуусгах гэж оролдож байгаа зүйлс. Ялангуяа нөгөө хүн дээр чинь бол тэгж гарч ирж байна л да. За дээрэс нь нөгөө хүн чинь ингээд ингэхгүй бол те би энэ харилцаанд ингэж ийм үйлдэл хийгээд нөгөө өмнөх тэр сэтгэлийн шархаач юм ингэж идгээгээд энэ харилцаанд орж ирэхгүй бол ингэн байх тэгэн байх гэсэн өөрийнх нь нэг тийм дотоод мэдрэмжүүд бол энэ хүн бас айгүйх өөрийгөө нээхэдтэй өөрөө ингэж энэ харилцааны нийттэй байхад бол бас саад болд юм байна гэж бол гарч ирж байна. Яг юм зүрх сэтгэлээ нээгээд тантай бол аль хэдийн холбогдсон хэвнээ яг энийгээ ингээд те баланстайгаар цааш нь авч явахад бол харилцаа одоо авч явахад бол асуудлууд бол байгаад байна. Өөрөө бол нөгөө хүн чинь маш юм үнэнч юмд ингээ хариуцлагатай ханддаг ийм одоо зан чанар нэгтрхий байгаад байгаа учраас ч юм уу те зарим зүйлийг хайж чадахгүй байгаад байгаа ийм зан чанар энэ хүн бас байгаад байгаа учраас айгүй юм харилцаа хүндрэлтэй төвхтэй болгоод байна гэсэн юм зүйлс бол гарч ирж байна. Тэгэхээр үргэлжлүүлээд ерөнхийдөө дахиад эндээс Ленорманд төлөвлөлгээд үзье. Яалчгүй юм гэр бүлтэй холбоотой те ямар нэгэн юм гэр оронтой холбоотой асуудал байгаад байна л да та хоёрын харилцаанд. Дахиад зүрх гарч ирж байна. Та хоёрыг бол үнэхээр бие биендээ одоо нэг twin flame гэдэг шиг те маш юм ойлголцол өндөртэй хосууд, ойлголцол өндөртэй хоёр хүн, уулзахтай хоёр хүн яг энэ зөв цагтаа уулзсан байгаад байна л да. Энэ харилцаа чинь ч гэсэндээ те цаашдаа ингээ өрөвчин дивжих бүрэн боломжтой байгаад байна. Хинч та хоёрын дунд ийм саад бол хийгээгүй. Гэхдээ нөгөө хүн чинь бол өөрийнхөө одоо нөгөө хийх ёстой зүйл маань инэ гэж бодоод байгаа учраас тэр нь бас нэг талаараа танд те ерөөсөө хүндэтгэхгүй байхын аргагүй юм шалтгаанууд бас байгаад ах боломжтой юм байна гэж ингэж гарч ирлээ. За ингээд нээлттэй хэсэг маань энэ хүрээ дуусч байна. Тэгэхээр хаалттай хэсэг дээрээ нөгөө одоо энэ те таны бодож байгаа хүн танд хэлхийг хүссэн ч хэлж чадахгүй байгаа зүйлс нь юу вэ? За тэр одоо энэ харилцаанаас юу хүсэж ийн вэ? Ер нь харилцаа цаашдаа яах төлөвтэй байна вэ гэдгийг харна. За тэгээд хамгийн дараа нь одоогор те харилцаанд хамгийн эрүүл алхам юу байх вэ буюу одоо таны зүгээс те юу хийх хэрэгтэй вэ гэдэг ийм асуулт байгаа. За мөн хамгийн сүүлд зөвхөн танд зориулаад энэ self care oracle хүзэрнөөсөө одоо мессеж аваад ингээд дуусгах юм байнамаа. За тэгээ хэрвээ та нэмэлт хэсгийг авахыг хүсвэл тайлбар хэсгийг уншаарай. За тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзээд бичлэг маань таалагдсан бол те та бүхэн маань сарны эможиг бас комент хэсэгт үлдээж одоо энд гарч ирсэн мессежийг те хүлээж авлаа гэдэг юм тохиог гэх юм те үлдээгээрэй гэж хүсье. За тэгээд дараагийн бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай.